За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Happy анхаа бид гурав ийшээ явж гоё гүөх гэжээ. Тэгээ манай гэрээс жоохон зайтай газар машинаар яваад тэгээ тэндээ очихоор тийм гүйлтийн тусгай зам байгаа. Тэгээ Happy-га дагуулад гүйлтийн тусгай замаар анхаа бид гурав гүөх гэжээ. Одоо яг 7 цаг болж энэ цаг нэг бүтэн сая өдөр уулна амралтын өдрхөн унтвал унтмаар байгаа шүү дээ. Гэхдээ гоё өглөөний нар мандалтыг мэдрээ гэж бодоод бид хоёр ингээм хамт гараад гүөх гэж байна. Тэгээд яагаад тэгэхээр бид хоёр өглөө эрт ажилладаг болохоор ерөнхийдөө тийм нар мандалтыг бараг харддаггүй. Сая гэхдээ зуны 1-2 сар уулна өглөөний нар мандалтыг гоё харсан л та. Гэтэл ер нь ажил маань өглөө эрт эхэлдэг болохоор ер нь жоохон тийм нар мандалтыг нэг сайн харддаггүй те. За бүгдээрээ гоё хамт гарч гүй те. Happy гүөх юм уу? За Happy бол амар хордог гэдэг бид хоёр бараа аваа явчих хаа. Happy. Ядарсан юм чи. Яа 5 км гүгээд ирсэн ядарч. За хэв. Наа. Яа гоё нэ. Жохон дэбит маяг тийм. Гүрс дуусаад төрөөд ирлээ. Хөө гадаас таамаа гоё. Яа шийд бүр амар. Өстой гоё. Гүгээд тэгээд одоо гадаа халуун шатах чинь тий. Шавууд уграад. Зөндөө ч их хүмүүс гүүжин, гоё хүмүүстэй таарлаа. Энэ яг нөгөө гүйлтийн хэсэг тэгээ яг дугуй хэсэг болохоор ер нь хүмүүс айгүй их өглөө ирж ингэж амралтын өдрүүдээр гүйдэг, дугуундаг юм байна. Яг бит хоёрын одоо сая гүйж хийсэн газраас ахуулаад яг энэ зам нь цаашаа үргэлжлээд 32 км үргэлжлэдэг гэсэн. Яг дугуун хүн бол ирж очих ингэж 14 км. Тэр ингээ гоё зам байна шүү дээ. Тийм. Бит хоёр бол нэг ирж очих 5 км-ийг ийшээ 2 км 500 гүгээл буцаад 2 км 500 гүгээл. Яг 5 км сая 24 минут 57 секундд гүйсэн байна. Ямар ч байсан 5 км-ийг нэг 25 минутаас доош гүндээ. Ерөөс тэгж 25-аас доош гүйхгүйсэн чи харин өнөөдөр 24 57 25 минутаас доош гүйлээ. Баяртай. Баярурья. Гоё. За эстэ сайхан байна. Унтчихгүй тий. Нар авсан нэр амар гоё. Энэ амралтын өдрөөр бид хэд гэрийн ойролцоох далайн эрэг явсан. Арсан урсанд орох гээд бүр яарад нарны тосыг нь арай хийж амжиж түрхлээ. Далайн эрэг манайхаас ойрхон болохоор зундаа бид ойрхон далаа ордог. Далаа дээр дүүрэн хүмүүс. Далайн чимээс сонсонгоо наран биеэ шараад чилэр суухт сайхан шүү. Арсуу цэлмөн өвөө эмээтэйгээ усанд тоглоод бөөн баяр гарах шинж ёор алга. Бич тэр хэдий хөгжилдөж байх зур жаахан нам эргүүлээд авъя. Энэ амралтын өдрөөр гадаа нартай үнэхээр сайхан байна шүү. Өдөржин усанд орсон болохоор бид хэд үлсүүд оройн хоолоо гадуур идэхээр шийдлээ. Хоолны амт нь үнэхээр гоё, үйлчлэгээ сайтай, гоё ресторан байлаа. Хоолоо идчихэд хотын гудмаар алхаж явтал хүүхдийн парк байлаа.
манай хоёр яаж зүгээр байх вэ хэдэн тоглоом дээр тоглоод лавлаа. Дараа нь харин бид хэд цэнгэлдэх хүрээлэнд морины үзүүлбэр болох зарыг хараад тоглолт үзэхэр боллоо. Тоглолт 2 цаг үргэлжилж гайхалтай гайхшруулсан үзүүлбэрийг бидэнд үзүүллээ. Анх удаа бид морины тоглолт үзэж байгаа болохоор дотор омогшиж морь гэдэг амьтан үнэхээр бишрэм, сүрлэг, ухаантай амьтан юм аа гэж бодов. За бүгдээрэнд нь амралтын орой минь энэ амралтын өдөр анх хойд хоёр гэрээсээ гараагүй бүр гэртээ нам өнжлөө. Яагаад ингэж хэлж ийн гэхлээр өнгөрсөн 2-7 хоногийн амралтын өдрүүд манайх ийш тийшээ яваад цаг хугацааг маш хөвгчлөлтөө зугаатай өнгөрүүллээ. Бас дээрэс нь жоохон ядарлаа. Тэгээд эхний 7 хоногийн амралтын өдрөөр манай гэр бүл, манай ээж аав, цэлмүнэ бид хэд далайн эргийн хотоор аялаад бас далай дээр өдөржингөө цаг хугацааг өнгөрүүлсэн. Тэгээд гэртээ нэлээд орой ирээд нэлээд жоохон ядарсан байсан. Харин дараагийн амралтын өдөр нь болохоор манай мөнгөө ээж маань манай гэрт ирж 7 хоног амраач гэжтэй хөөх юм ажил хийсээр агаад явсан. Яагаад тэгэхээр арсууг хараад тэгээ дээрээс нь бит хоёр ажилтаа байсан болохоор хашлаас тараал хүрээд ирэхээр амар гой хоол хийцэн. Тэгээд эсвэл ингээд нэг гэр цэвэрлсэн, юм угаацсан байж ах жишээ нэ. Тэгээд ээжээ зүгээр сайхан амар гэхээр за яах вэ энийг хийчи тэрийг хийчи гэж үрх юм зүгээр суухгүй байсаар хаад тэгээд явсан. Гэхдээ харин ээжигээ байх хугацаанд цаг хугацаанд баригдаад жоохон зүйл хийсэн. Тэгээд манай ахын хот руу манай гэр бүл, манай ээж аав, мөнгөө ээж бид хэд хагасааны орой гараад бүтэнсэ өдөр тэндээ өдөржингөө цагийг өнгөрүүлсэн. Өглөөнөөс ирээд хотынхоо төвөөр хамтдаа аялаад дараа нь тэдний хотын яг ойролцоо нэг юм гоё уулан дотор хиймэл нуур ингээд хийцэн. Тэндээ маш олон гоё активити зүйлүүд хийцэн. Нэг тийм гоё натур газарт очиж бид нар өдрийг өнгөрүүлсэн. Дижигээ тавьж бас өвшөөхгүй байдаг байгаа шүү. Дөө ирэгч happy. Нойр мөн happy. Жолооч анхаа. Цэцэг орноо. Туслагч мөнгө цэцэг. Ами. Нөхрийнхөө дуу дэмжигч цэцэг маа. Бичлэг хийгч саран цацраа. Тэгээд салгалгүй үзсэн. Өнөөдөр манай кино ингэж дуслаа. Нуур хараал уулан дээр явал энийг ч харуулахгүй мал юу ч харуулах юм бэ? Тэгээд тэрнгээрээ өдөржингөө байж байгаа бас л орой гэртээ ирцгээсэн. Тэгээд жоохон ядраад байж агаад 7
хоногийн голоор амар гоё ирч хүч авсан. Юу исэн бэ гэхэлэр мөнгөө ээжигээ байгаа дээр би Испани дээр цаг аваад тэгээд хоёр ээжигээ дагуулад бид гурав Испанд орсон. Би Бид хоёр сая гадаа жаал сууж байгаад одоо дотор орж ирээд хуурай савуу чихтэй савнд орох чиг. Гоё наа. Тэгээд Испани үйлчлэг нь болохоор 2 цагийн үйлчлэгээ. Тэгээд дотор нь болохоор хуурай савуу, болон чихтэй савуу. Тэгээд дээрэс нь усан бассейнд орох, тэгээд жакузи гээд ингээд эдгээр зүйлүүдийг хийж болно. Хамгийн гоё зүйл нь юу байсан гэхэлэр бүтэн биений биеэ гоожуулах массажны үйлчлэгээсэн. Тэгээд тэр нь амар гоё байсан. Тэгээд манай хоёр ээж амар хөөрхөн ёо ямар гоё юм бэ? Анх удаа ийм газар авсан ч гэсэн үнэхээр гоё юм гэж ингээд амар баярлаад байсан. Тэгээд надад хүртэл амар гоё байсан. За ямар байсан? Гоё ялла. Өстө гоё эсэн шүү. Би өөрийнх нь үйлчлэгийн ийм гоё гарын тусыг авлаа. Харин тэглээ. Энэ ясан гоё үнэтэй тий. Тий. Ас. Гоё ялла сая тий. Өстө гоё. Хамаг би зөв зөөлөн болцсон бүрээ усанд орсон. Яг бүтэн усанд орсон юм санагдчих. Тий. Гэртээ жоохон хойлох ордсон. За явж гоё хоолоо идтээ. Өсөж гин одоо. Тэгээ хоёр ээжтэйгээ цог цагийг маш гоё хөвгчлөлтөө бөгөөд нэг тийм гоё релаксинг мэдрэмжтэй өдрийг өнгөрүүлсэн. Тэгээд мэдээж өдөржингөө усан дээсэн болохоор бид гурав бас өсөөд оройн гадуур манай хотын төвд оройн хоол эцэцгээсэн. Тэгээд хоолоо идэнгээ маш гоё зүйлүүдийг хамтдаа ярилцаад хөвгчлөлтөө инээлдээд аюу гоё цагийг өнгөрүүлсэн. Тэгээд бид өнгөц сая ингээд бичлэгээ хийгээд сууж байхдаа нэг амар гоё зүйл надад санагдлаа л да. Тэр нь юу байсан гэхэлэр Арсуу энэ жил сургуулаасаа 3 медаль авсан байхгүй юу. Тэгээ 3 медаль амар хөөрхөн ингээд ингэртээ зүгтсэн явж байснаа. Ээжээ би баян юмаа гэд хэлсэн. Тэгээд ингээд хүүгээ харсан чинь тэр баян юмаа гэд хэлж байгаа тэр мэдрэмж нь амар гоё тийм нэх гоё тийм бүр өөртөө хансан тий аюу гоё тийм дүүрэн мэдрэмжсэн. Тэгээ яг тэрийг би сая ингээд бичлэгээ үзээ сууж байхдаа яг мэдэрсэн л дээ. Яагаад гэвэл яг энэ цаг хугацаанд ээж автайгаа мөн дээрээс нь одоо мөнгөө ээжтэйгээ манай ахын гэр бүл гээд бид хэд ингээд нэг газар амьдраад тэгээд аюу гоё цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаадаа би үнэхээр их баярлаад бас талархаад амьдрал баян юмаа, би баян юмаа гэд дотроо бодож сууж илаа. Тэгээд яг тэр гоё мэдрэмжээ гаргаж ярмаар санагдаад тэгээд камера гаргаад бичлээ. Тэгээд одоо цаг жоохон орой болсон байна. Жоохон бичлэгэн дээрээ сууж агаад эртхэн амрыг гэж бодож байна. Маргааш өглөөр цэрнэ. Маргааш шинэ 7 хоног эхэлж байгаа. Тэгээд та нар маань гоё шинэ 7 хоногтой эрт хүчтэй цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж хэлье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.